За хамгийн сүүлийн хичээл маань эхэлж байна. Энергээр хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаар ярилцъя. Бидний хамгийн сайн мэддэг арга бол нойр, тийм ээ. Эрт унтаж одоо яг биеийнхээ нөгөө circadian rhythm гэж ярьдэн шүү дээ. Яг тэрэндээ тохируулан зөв унтаж сурснараа бүгдээрээ одоо амьдралаа бүтээх энергиэрээ өөрийгөө сэлбэж чаддаг байх нэ. За дараагийн нэг чухал зүйл бол мэдээж хоол. Бидний бие энерги, бидний иддэг хоолч бас энерги. Тэгэхээр бид нар өөрийнхөө биеийн энергитэй тохирсон зөв хоолыг идснээрээ энерги хуримтлуулж чаддаг. Харин буруу энергитэй хит боловсруулсан эрүүл бус хоол хүнсийг хэрэглэснээрээ бид нар эсрэгээр энерги алдчихийдэг байх нь. Бид нар тэр хоолыг идээд ямар ч энерги авч чадаагүй мөртлөө тэр хоолыг шингээх, боловсруулахад маш их энергид зориулцдаг. Тэгэхээр хит их хоол идэх нь бас эсрэгээрээ тэр хоолыг шингээхэд их энерги зарцуулж идэг учраас яг тохирсон хэмжээтэй зөв эрүүл хоолыг идэх нь зөв байдаг. Эслэгтэй, урагтай, амин тэмтэй нөө whole food гэж ярьдэн шүү дээ. Бүхэл хоол тий зөв нүүрс ус идэх нь, зөв өөх тосоо идэх нь бидний биед сайн тийм энерги хоригдлуулахад тусалдаг байх нь. За дараагийн бас нэг чухал зүйл нь тасгал хөдөлгөөн. Хүмүүс тасгал хөдөлгөөн хийхээр нөгөө улам ядардаг энерги алдна гэж андуураад идэг. Яг үндэ ингээд бидний бие тасгал хөдөлгөөн хийж одоо булчин шөрмсөө те ингээд өөрийгөө ачааллуулснараа бидний одоо биеийн энергийн хүрд баа нөгөө чакранууд маань ингээд хөдөлгөөнд орж бид нар биен дээрээ ингэж анхаар тасгал хийснээр өөрийнхөө энергийг нэмэгдүүлж байдаг. Тэгээ бидний ингээд булчин томроод бид нар ингээд өмнө нь 5 кг будааг ингээд нэг 5 минут өргөд ядардаг байсан бол тий тасгал хийснийхээ хүчин булчин маань томроод 5 кг будааг 30 минут өргөж дийлдэг тийм хүч чадалтай болдог шүү дээ. Тийм болохоор тасгал хийн гэдэг маань өөрөө биеийнхээ энергийг ингээд одоо идэвхтэй байлгаж байгаа. Тэгээд энерги улам ихсгэж улам хүчтэй болж байгаа учраас өөртөө тохирсон одоо зөв тасгал хөдөлгөөнийг хийж явах нь хэрэгтэй байх нь те йог байна уу бүжигч байсан болно. Ямар ч тасгал хөдөлгөөн байж болно. Хамгийн гол нь та биеэ хөдөлгөж ингэж одоо ачааллуулж явах хэрэгтэй байх нэ. За дараагийн бас нэг чухал зүйл нь бясалгал байгаа хүн бодож байхдаа ч энерги зарцуулж идэг. За дараагийн бас нэг энерги нэмэгдүүлэх арга бол бясалгал. Хүн бодож байхдаа ч энерги зарцуулж идэг учраас одоо юу ч хийхгүй, юу ч бодохгүй, юунд ч анхаарлаа зориулахгүйгээр нам гүм суух цаг хугацаа заавал хэрэгтэй байдаг байх. Ингэснээр бид нар ингээд энерги одоо нөөцөлж тий юунд ч зарцуулахгүйгээр ингэж ихсгэх боломж гарч ирдэг байна. Олон төрлийн бясалгал байдаг. Тэдгээрээс яг тухайн мөчөд таны бие сэтгэл зүйд, таны эргэн тойронд тохирж байгаа арга барилаараа яаж ч хийж болно. Тэгээ бясалгалыг заавал зөв хийх дээ ерөөсө гол нь биш. Юу ч бодохгүй сууна гэдэг бол мэдээж хэцүү. Гэтэ энэ бол одоо ингээд багаар оролцсны үр дүнд сурч болдог зүйл учраас шууд төвлөрч чадахгүй байлаа гэд битгий шантраарэ. Бясалгаж одоо суухдаа 10-аас 15 минут те 5 минутаас эхэлж болно. Тэгээл 10-15 минут гэд нэмж болно. Тэгээ тэр нэг 10-15 минутын турш 3 секундыг юу ч бодохгүйгээр одоо яаж давж чадах юм бол энэ маань өөрөө айгүй том амжилт тахгүй юу. Тэгээд энэ 3 секундыг ингээд тогтоож сураад дараа нь тэр маань өөрөө таны тарих энэ зүйлд дадал болоод тэрийн 4-5 секунд гэж нэмэгцээр 10-15 минутын турш юу ч бодохгүйгээр төвлөрч суух тэр чадвар танд одоо сууч чаднаа. Тэгэж ингэж хүмүүс энерги нэмэгдүүлдэг. Бүр ингээ мундаг гэгэрсэн одоо том сүмүүдийн ламнар чинь ингэж бясалгаж сууснараа өөртөө ямар ч хоол усгүйгээр 3 хоног одоо унтаж ч амрахгүйгээр 3 хоног явж чадах тийм их энергийг ингэж одоо нөөцөлж хурааж чаддгаа гэж ярьдгийм билий. Бас нэг одоо төрлийн бясалгал бол төсөөлөх бясалгал байж болно. Бясалгаж байхдаа таны хүсэл тэ биелсэн байгаасаа гэж бодож байгаа хүслээ ингэж биелсэн байна гэж төсөөлнө тэ. Тэгэл удалгүй ингээд шал өөрийн бодцсон явж тэр тоолондоо та бодлоо барьж аваад яг бодохыг хүсэж байгаа яг мөрөөдөл дээр ингээд төвлөрүүлж ганцхан зүйл дээр төвлөрүүлж барих тийм төвлөрлийн бясалгал гэж ойлгож байна. За бас нэг юм англи хэлтэй хүмүүс байх юм бол би
тарих мэдрэл судлаач Joey Dispenza-гийн Box Meditation гэдэг байдаг. Тэрний Google Drive дээрх линкийг хичээлийн холбоос дээр тавьсан байгаа. Тэрийг татаж аваад нэг 34 минутын билүү 38 минутын билүү бясалгал байгаа. Тэрийг сонсоод яг тэр одоо зааврын дагуу бясалгалыг бас хийж болно. Тэр бол яг ингээд одоо хүсэл мөрөөдөл манифест хийхэд ашиглаж болох тийм бясалгал байгаа. Бас Instagram дээр Paged Kage гэдэг юу бас тийм одоо манифестинг коуч байдаг байхгүй юу? Тэр хүний сургалтаас авсан тийм бясалгалын аудио байгаа. Тэр нь өөрөө одоо нөгөө хүмүүсийг ингэж хязгаарлаж идэг тийм одоо ихтгэл үнэмшлүүдээс нь чөлөөлөх тийм одоо бясалгал байгаа. Тэр хоёр бясалгалын аудиог утсан дээрээ татаж аваад боломжтой үедээ сонсож байгаарэ. За, эдгээрээс гадна бас энерги өндөр давтамжтай байлгах нь маш чухал байдаг. Энергийн давтамжаа илүү хурдан болгоно гэсэн үг. Тэгснээрээ бид нар энерги ингээд одоо хүсэл мөрөөдлөө зориулах үед тэр хүсэл маань илүү хурдан биелнэ гэж ойлгож болно. Хүний бие ийм цахилгаан соронзон оронтой байдаг. Цахилгаан соронзон орон бидний биеийг хүрээлж идэг. Тэгээд хүний тархины мэдрэлийн эсүүдээр яг жинхэнэ одоо нэг тог даян цахилгааны утас шиг жижигхэн цахилгаан гүйдэл ингээд одоо мэдрэлийн эсүүдээр ингээд дамжин гүйж идэг. Бид нар юу бодож байна? Яг тэр бодолтой холбоотой мэдрэлийн эсүүд ингээд идэвхтэйгээр ингээд цахилгаан гүйдэлгүйгээ тэр эсүүдийг ингээд идэвхжүүлж амьлуулж идэг гэж ойлгож болно. Тэгээ таны бодож байгаа бүхэн ингээд энергийн долгион цацруулаад тэгээ ингээд хорвоо ертөнцид биелүүлмээр байгаа хүслийг чи ингээд одоо энергиэр бүтээгээд нэг юм бодит болгож гин гэж одоо төсөөлж бодох юм. Одоо тэгж одоо төсөөлөх юм бол та ингээд өндөр таны одоо мэдрэмж таны биеийн энерги юм өндөр давтамжтай байгаа үед энэ нь яг одоо зүрхний цохилттой зөвлөж бодох юм бол тэ хэвийн үед зүрх минутанд 60 удаа цохилдог бол зүрхний цохилт ингээд хурдсан үед 200 удаа болох юм бол ингээд зүрхний бичлэгэн дээр ингээд нэг юм зурааснууд гараад ингээд улам хурдан хөдлөөд ингээд дээшээ доош уйлчихсан байдаг шүү дээ. Яг энэ одоо зурган дээр харагдаж байгаа шиг. Тэгвэл бид нар хэрхэн энергийнхаа давтамжийг нэмэгдүүлдэг вэ гэхээр бид нар ингээд зүрхээрээ мэдэрч байгаа тэр мэдрэмжээрээ өөрийн одоо энергийн давтамжийг нэмжийдэг. Тэгэхээр бидний энергийн одоо давтамж маань бид нар ингээд уур бухимдал мэдрэх үед ингээд удаашарч эхэлдэг. Ямар нэгэн одоо сөрөг мэдрэмж тэ уур цаар гуниг гутрал айдас түгшүүр өөрийгөө буруутгах тэ зовлон гих мэт ийм одоо сөрөг мэдрэмж мэдэрч явах үед бидний энерги маш багасдаг. Эдгээр мэдрэмжүүд бидний энергийг сорж авдаг. Тэгээд бидний энерги багасаад бидний энергийн давтамж удаашрснаар бидний ингээд хүсэж байгаа бүхэн биднээс улам хол мэт санагддаг. Хүсэж байгаа бүхэн маань ингээд биелэхгүй улам их хугацааг шаарддаг байх нь. Харин эсвэргээрээ хайр, баяр баясгалан, аз жаргал, талархал, бахархал гэсэн ийм одоо эерэг мэдрэмжүүдийг мэдрэх үед яг энэ зурган дээр харуулсан байгаа шиг энергийн давтамж маань ингээд хурцсаж идэг. Тэгэхээр та одоо жишээ би одоо ингээд тэгээ миний энергийн давтамж өндөр байгаа үед би нэг удаа баярлаа гэж хэлэхэд тэр баярлаа гэдэг үг маань 100 удаа хэлсэнтэй дүүцгүүц тийм хүчтэй болно гэсэн үг. Би ингээд энерги өндөр байгаа үед би бол маш их баян, би бол хайр одоо инрэл дунд амьдардаг хүн гэдэг үгийн маань хүч нэмэгдэнэ гэсэн үг. 100 удаа би энэ үгийг хэлсэн юм шиг тийм их энергийг би зориулж, тийм их энергитэй, өндөр давтамжтай энерги маань илүү хурдан тэгээд сайн сайхан бүхнийг бүтээх илүү чадaltaй болдог гэсэн үг. Тэгэхээр бид нар сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч өөрөөсөө ямар ч зүйлээс хамаарахгүйгээр зөвхөн өөрөөсөө аз жаргал баяр баясгалан мэдэрч сурах нь бидний ингээд өөрөө одоо биднийг ингээд хүссэн бүх амьдралаа бүтээн байгуулахад ийм их тусалдаг тий бид нар өөрөө аз жаргалтай байж чадах үед аяндаа хүсэл бүхэн ингээд бидний өмнө билет ирдэг байх. Тэгэхээр бид нэр хинээс юунаас ч хамаарахгүйгээр ингэж одоо өөрөөсөө баяр бахархлын мэдрэмжийг төрүүлж сурах хэрэгтэй байх нэ. Ингэж сурах маш одоо амархан тасгал байдаг. Өдөрт та 3 минутыг зориулахад хангалттай. Тэрнээс илүү одоо хугацааг зориулах юм бол мэдээж илүү хэрэгтэй. За ингээд
Үдэнэд зүрхэн дээр гараа тавиад хэдэн удаа гүнзгий амьсгаа аваад гаргана. Ингээд та ингээд сэтгэл зүгээ тогтворчулж агаад эдгээр 5 үгийг тавтан дотроо ажихан хэлнэ. Эхлээд баярлалаа гэж хэлнэ. Баярлалаа, баярлалаа, баярлалаа гэж тавтан хэлнэ. Таны зүрхэн дотор те талархлын мэдрэмж төрөн төртөл та энэ үгийг баярлалаа гэж хэлнэ. Тавтан хэлнэ. Хамгийн бага 17 секунд. Дараа нь хайр гэдэг үгийг тавтан хэлнэ. Хайр, хайртай ч гэж хэлсэн бол хайр. Хайр таны зүрхэн дотор те ингээд хайртай хүүхдүүдээ харах үед, хайртай хүмүүсээ санах үед мэдрэгддэг тийм гоё хайрын мэдрэмж мэдрэгдтэл та тавтан хэлнэ. Дараа нь аз жаргал гэж хэлнэ. Аз жаргал, аз жаргал, аз жаргал. Тэгээд аз жаргал мэдрэгдтэл хэлснийхээ дараа баяр баясгалан гэж хэлнэ. Баяр баясгалан, баяр баясгалан, баяр баясгалан. Таны зүрхэн дотор ийм гоё юм догтлол тий гоё халуун дулаан догтлол мэдрэгдтэл баяр баясгалан гэж дахин хэлнэ. Ингээд хамгийн сүүлд нь амар амгалан гэж хэлнэ. Амар амгалан, амар амар амгалан гэж дахин тэгээ чанга биштэй дотроо ботсон ч бол амар амгалан. Таны дотор те ингээд бүх зүйл тогтун, бүх амьдрал тогтун жаргалтай тий яг л тийм нэг эхийн сүү шиг тийм гоё тайван сайхан мэдрэмж мэдрэгдтэл та дотроо ингээд амар амгалан гэдэг үг хэлнэ. Хамгийн бага 17 секунд. Яагаад гэвэл 17 секунд энэ үгийг эдгээр үгийг хэлснээр таны тархинд эдгээр үгтэй холбоотой мэдрэлийн эс чинь идэвхжиж тэр мэдрэлийн эстэй цахилгаан очино. Тэгэхээр тэр мэдрэлийн эстэй холбоотой бүх дурсамж, бүх тэдгээр сэтгэл хөдлөлүүд таны дотор ингээд мэдрэгдэж эхэлнэ. Тэгэхээр бид нар ингээд баярлалаа гэж хэлэнгуут юунд баярлаж байгаа юм бэ гэдэг тэр одоо шалтгааныг далд ухамсар маань бидний өмнөөс бидэнд одоо бодогдуулж бидний өмнөөс бидэнд олж өгч бидний өмнөөс бидэнд харагдуулж эхэлдэг. Тийм учраас ийм гоё одоо ийм эерэг мэдрэмжийг тээж явах нь өөрөө бидний одоо энергийн хүчийг нэмэгдүүлж идэг байх нэ. За хамгийн сүүлд нь талархал. Талархал бол одоо хүсэл мөрөөдлийн амьдралаа манифест хийхэд хамгийн чухал салшгүй нэг хэсэг нь байдаг. Өдөр бүр тий хүссэн зүйлээ бид ингээд дэвтэр дээрээ бичиж байгаа. Ингээл баг багаар бичээд авах байхгүй юу? Одоо ингээл нэг нэгээр нь ингээд анхаарлаа нэг нэгээр нь зориулж бичнэ гэсэн шүү дээ тий. Өнөөдөр би нэг хүсэл одоо шинэ байрныхаа тухай бичсэн бол би маргааш одоо ямар нэгэн тийм шинэ байгууллага компани бүтээхийг хүсдэг бол тэр компанийхаа тухай тий эсвэл аяллахаа хүсэж байгаа явахыг хүсэж байгаа аяллахаа тухайг ингээ өдөр болгон өөр зүйлийг бичнэ. Тэгэхдээ энэ одоо хүсэж байгаа зүйлээ ингэж манифест хийж одоо хүслийн дэвтэртээ бичихтэй бас яг одоо танд байгаа. Яг одоо танд бэлтгэсэн байгаа таны амьдралд байгаа бүхэнд талархаж зориулж бичих хэрэгтэй. Би юунд талархаж байна? Өдөр болгон талархаж байгаа зүйлийг нэмж бичин те. Би хүссэн газараа очиж чаддаг хөлөндөө баярлаж байна те. Би өсөрч харайж дүү одоо чаддаг энэ хүчрхэг биендээ талархаж байна. Би эрүүл инх байгаа. Эд эрхтэн бүхэндээ талархаж байна те. Би мөнгөндөө талархаж байна. Мөнгөөрөө авч чадсан бүхэндээ би талархаж байна те. Дэлгүүрт оронгууд л хэрэгтэй бүхэн байж идэхт би баярлж байна. Өнөөдөр идэх хүнс ногоогийн маань ингээд тарьж ургуулсан тариачин хөдөлмөрч хүмүүстэй би баярлж байна. Энэ тарьсан байгаа ногоонуудыг надад тий дэлгүүр дээр ингээд ойртуулаад аваад ирсэн байгаа худалдаачдаа би баярлж байна. Амьдралыг ингээд гэрэлтүүлж байгаа энэ нарандаа баярлж байна. Тий гэр орондоо гэдэг ч юм уу талархах зүйл хорвоо дэлхийгээр бүр дүүрэн асар их байдаг тий бид нар энийг бичиж энэ тухай бодож сурснараа бид нар амьдрал талархлыг өөртөө ингэж гоё татал болгож идэг. Тэгээд энэ одоо талархлын энерги маань миний энергийн давтамжийг нэмэгдүүлж идэг. Миний энергийг улам их гоё хүчтэй болгож идэг. За ингээд мөрөөдлийн амьдралаа манифест хийхэд одоо энэ бол тэ манифестингийн тухай бүх мэдлэг бол биш мэдээж. Гэхдээ хамгийн одоо essential буюу амин чухал одоо мэдээллүүдийг та бүхэнтэйгээ хуваалцлаа. Тэгэхээр бид нар ингээд хүсэж байгаа зүйлээ биелүүлэхийн тулд
сурах тий мэдих зүйл асар их байдаг. Манифестингийг зөвхөн миний ярьсан зүйлээр төсөөлж болохгүй сурах, цаашаа судлах зүйлсүүд зөндөө бий. Тэгэхээр одоогоор би өөрийнхөө сурцсан байгаа, ойлгочихсон байгаа зүйлсүүдийг та бүхэнтэйгээ хуваалцлаа. Энэ бүхнийг амьдралдаа хэрэгжүүлснээрээ таны амьдрал илүү гоё аз жаргалтай, илүү гоё баялаг, тий хайр, аз жаргалаар ундарч байна гэдэгт би итгэж байна. За ингээд би энэ бол яг хамгийн сүүлийн хичээл, гэхдээ би 4 дахь хичээлээр нэг бонус хичээл нэмж оруулсан байгаа. Энэ 4 дахь бонус хичээл маань яг ч тийм манифест хийх тухай заахгүй боловч энэ зүйлийг мэдэж авснараа бид нар өөрийнхөө энергинд итгэх, өөрийнхөө одоо амьдралд хийж бүтээж чадна гэдэгтээ итгэхэд маань туслах тийм чухал мэдээлэл байгаа учраас бонус хичээлээ бас үзээрэй. Ингээд дараагийн хичээлээр уулзцгаая.